хансан тосны талаар бас ярьж өгөөч энэ шашган дээр байгаа. Ямар тэмдэглэгээтэй байдаг вэ? За тосны хувьд бол яг бид нар ер нь бол хоол хүнсээрээ мэдээж тодорхой хэмжээнд тос хэрэглэх ёстой тийм ээ. За насанд хүрсэн хүний хувьд бол өдөрт нэг 66 грамм орчим ч юм уу тос хэрэглэхийг зөвлөдөг. За үүнээс хансан тос нь бол нэг 26 грамм ч юм уу тийм нэг 40 орчим хувь ч юм уу. Ер нь бол хансан тосны хэрэглээ 40%, ханаагүй тосны хэрэглээ 60% хэрэглэхийг зөвлөдөг. За тэгээд яг тэр 40% тосны хэрэглээгээ бид нар одоо олон зүйлсээс авч байгаа шүү дээ. Гэрийнхээ хоол хүнснээс ч юм уу, за янз янзын бүтээгдэхүүнээс авч байгаа. Сайн байцгаана уу үзэгчтэй, сонсогчдоо. Хөгцөнгөр радиогийн ээлжит нэгэн шинэхэн подкаст эхлэхэд бэлэн боллоо. Би бол хөтлөгч Туулын хөтлөн хүргэдэг шинжлэх ухаан тань мэдхийн weekly подкастын одоо энэ 7 хоногийн дугаарыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. За ингээ өнөөдрийн зочноо танилцуулъя. Өнөөдөр шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэдэх шимт хижээ судлалын төвийн захирал Туул оролцож байгаа. Бид нэр өнөөдөр шошгоны талаар ярилцсанаа. Тэгэхээр бидний мэддэггүй маш олон асуултууд байгаа бах. Энэ бүхнээ бас асуугаад явна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За. Тэгэхээр хоёулаа бол өнөөдөр шошгоны талаар ярилцсан. Тэгэхээр шошго гэхээр бид нэр тэр дундаа яг бараа бүтээгдэхүүн биш хүнсний бүтээгдэхүүнээ голцолж аваад тэгээд хүнсний бүтээгдэхүүн дээр байдаг шошгонуудын талаар ярилцъя. За тэгээд эхний асуулт маань шошгонд тавих шаардлага стандартын талаар ярив. Тий. Хаанаас яаж энэ стандартыг бий болгоод за Монгол орныхоо хувьдаа л ярий те. Тэгээд стандарт ямар стандарт мөрдөд явдаг вэ? За Монгол улсын хувьд 2016 онд одоо хүнсний бүтээгдэхүүний шошгын стандарт боловсруулагдаад одоо яг баримт одоо хэрэгжиж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний шошгын стандарт гээд MNS 6648 2016 гээд стандарт байдаг. За энэ стандартад ерөөхдөө хүнсний бүтээгдэхүүний шошгонд тавигдах бүхий шаардлагууд, за тэгээ ямар мэдээллүүд тавих ёстой, одоо юуг заавал зааж өгөх ёстой гэдгийг тий одоо шимт бодисын мэдээлэл, хадгалах хугацаа, за тэгээд орц найрлага, за тэгээд одоо хүмүүст сэрэмжлүүлэх ёстой бүхий л мэдээллүүдийг тэр шошгын стандартад одоо тавьж өгөө гэж зааж өгсөн байдаг. За энэ стандарт нь ерөөдөө одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, за эрүүл мэндийн яам, за тэгээд стандарт хэмжилт зүйн үндэсний төв гэсэн газруудаас ерөөдөө хамтраад одоо боловсруулад одоогоор хэрэгжиж байгаа тийм стандарт байдаг. Тэгэхээр та хэллээ энэ шошгон дээр байгаа зүйлүүд юу байх вэ гэдэг. За нэр байна. За орцсон байна. Орц найрлага байна. За хадгалах хугацаа, хэрэглэгч дуусах хугацаа. За тэгээд одоо хэрэглэх заавар. За тэгээд шимт бодисын агуулмж, шимт бодисын мэдээлэл, шимт бодисын агуулмж гэхээр одоо жишээ нь уураг, өөх тос, нүүрс ус, за амин дэм эрс бодисын агуулмж гэх мэт. За тэгээд одоо янз янзын нөгөө сануулах одоо жишээлбэл харшилтай хүмүүст ийм одоо бодисуудыг агуулсан гэх жишээлбэл одоо нөгөө глютен фри энтергээл мэдээлэлүүд байдаг шүү дээ. Глютенгүй гэдэг ч юм уу тий. Альсвал одоо нөгөө харшил үүсгэгч янз янзын бодис агуулдаг бол тэр мэдээллүүд гэх мэтчлэн ер нь бол нэг 16 төрлийн мэдээллийг заавал бичиж өгсөн бай гэдэг стандарт бичдэг. За хоёлаа тэгвэл одоо шошгоо задлаж ярил л да. За нэгдүгээрт би хамгийн түрүүнд чихэрний талаар, сахарны талаар ярих гэж бодож байна. За энэ дээр бол чихэр сахарын агуулмж тэдэн хувь гэд ялангуяа бидний хамгийн хайртай хүүхдүүд маань чихэрлэг бүтээгдэхүүнийг бол уус биш ундаа гих зэргээр ууж гинэ. За тэрийг авч өгдөг хүмүүс бол бид нэрээ аав ээж ах эгч нар эмээ өвгөөнөр нь авч өгнө. Гэтэл бид нэр шашган дээрх одоо тэр чихэрлэгийн хэмжээ нь хэрв ер нь шошгоо хэр уншдığım бол за тэр нэр шошгон дээр байгаа чихэрлэгийн хэмжээ нь хэд байдгийг ер нь яг хэмжээг нь яаж заасан байдгийг тэрийг за одоо энэ саяын одоо ярьсан стандарт гэж ярьсан шүү дээ тийм ээ MNS 6648 гээд за тэр стандартыг дагаж гарсан журам байдаг. За хүнсний нүүрэн хэсэгт шимт хичээлийн мэдээлэл байршуулах заавар гээд 2017 онд батлагдсан тийм стандарт заавар байдаг л та. За тэр заавар дээр болохоор одоо хүнсний нүүрэн хэсэгт одоо хүнсэнд агуулгадах одоо чихэр, давс, хансан тос, нийт тосны агуулмжийг заавал бичиж өгсөн
байна. Яг энэ хэдийг заавал бичих хэрэгтэй юм байна. Заавал бичих хэрэгтэй. За тэгээд тэр бичгтээ одоо нөгөө хэмжээнийх нь одоо агуулмжийн дагуу за жишээлбэл одоо чихрийн агуулмж 100 г хүнсний бүтээгдэхүүнд 5-аас бага байх юм бол чихэр багтай, 5.1-ээс 10 г байх юм бол чихрийн агуулмж дунд зэрэг. За тэгээд 10-аас дээш грамм байх юм бол за чихэр ихтэй гэж үздэг. Ер нь бол чихрийн агуулмж 10 граммаас дээш байх юм бол 100 г да. За харин одоо ингээд нэг удаа эд хэмжээ нэг жижиг ширхэг нэг ширхэг тийм нэг жижиг ууттай нэг бичин ч юм уу байж болно шүү дээ тий. Тэр нэг удаа эд хэмжээний 100 г-д 15 г-аас дээш сахар агуулсан байх юм бол тэр одоо бүтээгдэхүүнийг чихэр ихтэй гэж үздэг. Гэх мэтчлэн одоо энэ дөрвөн одоо юуны бодисын хэмжээг заавал бичиж өгсөн байх хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар энэ саяын ярьсан одоо хэмжээнүүдийг мэдэх хэрэгтэй байх нь. За дээрэс нь одоо нөгөө шошгон дээрээ одоо саяын одоо чихэр давс хансан тос нийт тосны агуулмжийг одоо нөгөө гэрлэн тохойны өнгөөр ялгаж тэмдэглэж болно гэж бас заасан байдаг. За энэ ямар ч гэрлэн тохойны өнгө гэхээр одоо нөгөө хүн болгон мэдэн тийм ээ гэрлэн тохойг. За хэрвээ одоо чихрийн агуулмж багтай байх юм бол ногоон өнгөөр тэмдэглэнэ. Чихрийн хэмжээгд ногоон өнгөөр тэмдэглэнэ. За дунд зэрэг байх юм бол шар өнгөөр тэмдэглэнэ. Чихрийн агуулмж ихтэй байх юм бол улаан өнгөөр тэмдэглэнэ гэсэн юм одоо заавар хийдэг. Гэхдээ энэ нь болохоор ингээд яг заавал дагаж мөртнө гэсэн тийм тушаал байхгүй учраас одоо хүнсний үйлдвэрүүд зарим нь одоо хэрэгжүүлдэг, зарим нь хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр бид нэр одоо ингээд тэрийг хараад ингээд мэдэх боломж бас багтаа болчихж байгаа учраас энэ хэмжээг нь л мэдэх хэрэгтэй. Тэгэхээр одоо би дахиад хэлье. Хэрвээ 100 г хүнсний бүтээгдэхүүнд 5 хүртэлх грамм сахар агуулгаж байгаа юм бол чихэр багтай. За тэгээд 5.1-ээс 10 байх юм бол дунд зэрэг, за 10-аас дээш байх юм бол чихэр ихтэй гэж үзэх нь байна. Зөв. Бас тэр өнгө байна тий. Тэр өнгө нь одоо яг ингээд тэмдэглэсэн тийм бүтээгдэхүүн Монголд байгаа юу? Ер нь бол байдаг. Мэрсэр байдаг. Зөв. Тэрийг анзаарах юм байна. Анзаарах хэрэгтэй. Тэгэхээр чихрийн агуулмж гэж биччихэд хойно нь хувийг бичсэн байдаг. Тийм. Мөн үү? Хувьч байдаг. Юу грамч байдаг. Грамм. Яг одоо нөгөө экспортоор орж ирж байгаа хүнснүүдэд бол нөгөө гэрлэн тохойны өнгөөр тэмдэглэсэн bijдэг. Харин Монголын үйлдвэрүүд их болохоор нөгөө ихэвчлэн граммаар хайждаг. За одоо би нөгөө шошгоо задлыг гэдэг байгаа шүү дээ тий. Чихрийн хувьд юм байдаг юм байж. Бас нэг чихэр дээр асуух юм болохоор sugar free гэсэн байдаг. Энийг бас асууя. No sugar, zero of enter гэж бичсэн байдаг шүү дээ шошгон дээр. Жишээ нь бид нар хамгийн ойр жишээ бол кола, Coca-Cola ундаа байна. За энэ ундаан дээр тэр хар шошготой, хар эмблемтэй zero of sugar гэсэн байдаг санагдаад байна. Нэг тэг гэд бичсэн байлдаг билүү үгүй юу. За энийг энэ хүмүүс юу гэж буруугаар ойлгоод юм бол гэхээр би бол хувьдаа чихэр хүн байна гэж л ойлгосон. Гэтэл энэ яг би зөв ойлгож гин үү? Эсвэл үгүй юу? За яг элсэн чихэр буюу одоо нөгөө сарвусыг агуулаагүй гэсэн үг. Гэхдээ яг нөгөө сахар орлуулагч бүтээгдэхүүн агуулсан байгаа. За тэгээ сахар орлуулагч нь яг хүний биед одоо нэг илчлэг өгөхгүй. Тэгэхээр нөгөө илчлэггүй нэмэлт илчлэг байхгүй тэгээ элсэн чихэр байхгүй гэж ойлгогдож болно. Гэхдээ элсэн чихрийг одоо нөгөө орлуулагч буюу чихэр орлуулагчийг хийсэн байдаг. За тэгэхээр нөгөө яг чихэр орлуулагчийн хувьд бол яг ингээд нөгөө эрүүл мэндийн эрсдлийг ингээд яг ингээд амар эрсдэлтэй энэ төр гэж үзэхгүй ч гэсэн ингээд байнга тогтмол хэрэгэлдэг хүнд бол одоо нөгөө харшил үүсгэх ч юм уу тий янз янзын өвчл үүсгэх эрсдэлтэй. За дээрэс нь одоо ингээд яг шошгыг харах юм бол E951 буюу одоо тийм нөгөө чихэр орлуулагч байдаг. Энэ нь болохоор нөгөө гэтээ яг цөөхөн тохиолдолд фенилкетонури гэдэг өвчтөе хүмүүст тийм нөгөө маш аюултай. Тэр нь болохоор фенилаланин гэдэг одоо бодисыг шингээж чаддгүй тийм хүмүүс байдаг юм л да. Хэрвээ ийм бодис агуулсан одоо ундаа ч юм уух юм бол эргээд маш аюултай нөхцөл байдал үүсдэг. Зөв. Шошгоо сайн харж бүтээгдэхүүн авах нь шүү дээ тий. За дараа нь болохоор хансан тосны талаар бас ярьж байгаа чинь шошгон дээр байгаа. Ямар тэмдэглэгээтэй байдаг вэ? За тосны хувьд бол яг бид нар ер нь бол хоол хүнсээрээ мэдээж тодорхой хэмжээнд тос хэрэглэх ёстой тийм ээ. За насанд хүрсэн хүний хувьд бол өдөрт нэг 66 г орчим ч юм уу
тос хэрэглэхийг зөвлөдөг. За үүнээс хансан тос нь бол нэг 26 грамм ч юм уу те нэг 40 орчим хувь ч юм уу. Ер нь бол хансан тосны хэрэглээ 40%, ханаагүй тосны хэрэглээ 60% хэрэглэхийг зөвлөдөг. За тэгээд яг тэр 40% тосны хэрэглээгээ бид нар одоо олон зүйлсээс авч байгаа шүү дээ. Гэрийнхээ хоол хүнснээс ч юм уу, за янз янзын бүтээгдэхүүнээс авч байгаа. За тэгэхээр одоо та ингээд хэрвээ яг тосныхоо хэмжээг одоо яг хэмжээгээр нь хэрэгэлдэг болвол одоо шошгон дээрх мэдээллийг маш сайн хараад хэдэн грамм байна те тэр хэмжээгээрээ одоо ингээд тооцоод хэрэглэж болно. За хэрвээ ингээд тооцож хэрэглэж яахгүй бол мэдэхгүй бол аль болох нөгөө нэг тос хансан тос багтай хүнсээ хэрэглэх одоо сонгох хэрэгтэй. За ер нь бол яг хансан тосны хувьд бол хүнсний бүтээгдэхүүнд хансан тос одоо ялангуяа үйлдвэрийн одоо чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн ч юм уу амтлаг хүнсний бүтээгдэхүүнд хансан тосноос илүү транс тос их агуулгах магадaltaй. Тэгэхээр яг нөгөө транс тос байна уугүй юу, транс тосны мэдээлэл одоо тэмдэглэл байна уугүй юу гэдэг дээр л илүү анхаарч хүнсний бүтээгдэхүүнээ сонголтоо их хэрэгтэй гэдэг. Яг үнэ би андуурчлаа хансан тос биш транс тос шүү дээ. Тэгээд нөгөө далдуу модны тос гэж бичсэн байдаг шүү дээ. Тэр нэг тийм сайнгуу энэ төр яриад байдаг шүү дээ. Тэгээд тэн дээр ялангуяа одоо энэ гурилан бүтээгдэхүүнийг ямар аргаар шарж болгосон бэ? Тэ? Хансан тос уу эсвэл одоо далдуу модны тосоор шарсан уу гэл ингээд хардаг шүү дээ. Тий. За ер нь транс тос гэж ер нь юу юм бэ гэдгээс эхлэе яриа л та тий. За транс тос гэдэг нь өөрөө одоо нөгөө хүнсний үйлдвэрт одоо юу тасалгааны хэмд ургамлын тос ч өөрөө шингэн бүтцтэй гэдэг тийм ээ. Ургамлын тосыг ус төрөгч нэмж шахаад одоо тийм хатуу төлөв байдалтай болгоцсон тосыг транс тос гэдэг байгаа. Ерөөдөө өөрөөр хэлбэл нөгөө бүтцийг нь үйлдвэрийн аргаар өөрчилсөн тос гэсэн үг шүү дээ тий. За тэгээ ер нь яагаад ингэж энэ транс тосыг үйлдвэрлэдэг байгаа юм бэ гэхээр хүнсний бүтээгдэхүүнд тийм өвөрмөц аятайхан амт үнэр үүсгээд идэг юм байна. За тэгээ хадгалах хугацаа урттай үн хямд болохоор ингээ ер нь хүнсний үйлдвэрүүд түргэн хоолны газрууд ингээд маш их авч хэрэгэлдэг юм байна. За тэгээд ер нь бол түргэн хоолны газрууд тийм амтлаг одоо амтлаг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд за тэгээд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд маш их хэрэгэлдэг. Тэгээд Монголд бол транс тос гэж бичгээс илүү одоо нөгөө даал модны тос, маргарин, гэх мэтчлэн илүү их тэмдэглэдэг. За харин одоо экспортын бүтээгдэхүүнд бол яг транс фат гэж бичсэн байдаг. Альсгүй орцсон дээрээ шошгон дээрээ одоо англиар бол hydrogenated oil за partially hydrogenated oil гэх мэтчлэн нөгөө яг нэршлэр нь бичсэн байдаг. За тэгээ Орос бол одоо раститель ноён масл гэдэг ч юм уу тий гэх мэтчлэн ингээд яг нэршлэрээ байж идэг. Тэр яг тэр нэршлийн ингээд тогтоогоод тах юм бол экспортын бүтээгдэхүүнийг бол транс тостой байна гэж мэдэх боломжтой. За жишээлбэл нөгөө яг нөгөө Орос янз янзын маслнууд байдаг шүү дээ тий. Тэр Орос маслнуудын шошгийг хардаг бол яг тэгээ бичсэн байхгүй юу? Гидрогенжүүлсэн одоо тос гэдэг ч юм уу, гидрогенжүүлсэн шар буурцгийн тос гэдэг ч юм уу тэгээ бичсэн bijдэг. За харин Монгол дээр болохоор түрүүлсэн тий даал модны тос, маргарин энэ төргээ бичсэн байдаг. Тэгэхээр тэр нөгөө хэрэглэгчдийг бас ингээд төөрөгдүүлсэн бас асуудал байгаа байхгүй юу? Айгүй олон нэршлүүд байна шүү дээ тий. Ганцхан зүйлийн талаар яриад байгаа хэрнээ тэднэр нь маш олон нэршлүүдтэй болохоор толгой эргээ авчиж шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол аль болох нөгөө түргэн хоол за дээрэс нь ер нь бол яг үйлдвэрийн боловсруулалтанд орсон хүнсний бүтээгдэхүүн дээрэс нь яг гурилан бүтээгдэхүүн хөвчлэн тийм транс тос агуулгаж идэг. Тэгэхээр аль болох тэрийг хэрэглэхгүй байх тал анхаарах хэрэгтэй. За одоо болохоор тэр бас Е гэсэн тэмдэглэгээтэй шошгын талаар ярий. За жишээ нь бид нар бол хям мэдж байна. Манай Монголд байгаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн дээр бол хямн дээр Е гэсэн тэмдэглэгээ маш их ордог гих мэтчлэн. За тэгээд нөгөө гадаадаас экспортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд дээр Е гэл зөндөл байдаг л та. За энэ Е гэдэг чинь ерөөсөө л хортой гэж ойлгоцсон. Е тэмдэглэгээ тэд ардталт нь Е 100 хэд юм дээ 200 300 ч юм уу ингээ байхаар. За эн чинь ерөөсөө нөгөө дандаа орлуулагч бодистой хүний бие таатай биш ер нь хортой гэсэн үг авч идэггүй байхыг боддог ийм хүмүүс их байгаа бах. За энийг та гоё
тайлбарлаж өгөөч. За Е тэмдэглэгээтэй бодис гэдэг нь өөрөө хүнсний нэмэлт бодисууд байдаг. За хүнсний нэмэлт бодис гэхээр одоо ингээд хүнсний бүтээгдэхүүн тийм нөгөө тодорхой шинж чанар үүсгэх, хадгалтын хугацааг уртасгах, өнгө оруулах, за амт оруулах гэх мэт ингээд шинж чанартай болгох зорилттой тийм бодисууд байгалийн гаралтай болон химийн гаралтай бодисууд бичдэг. За тэр эдгээр бодисуудыг бүгднийг хортой гэж ойлгож болохгүй. За тэгээд гэхдээ одоо зарим нь бас ингээ хүний бид удаан хугацаагаар тогтмол хэрэглэх юм бол сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг нь бас ингээ тогтоогдсон байдаг. За жишээлбэл одоо Е 100 хэдтэй бодисууд байдаг. Одоо ингээ нөгөө нэршлэрээ янз бүр байгаа байхгүй юу? Е 100 хэдтэй бодисууд болвол ихэвчлэн хүнсний будагч бодисууд байдаг. За 200 эдтэй бодисууд байх юм бол нөгөө хадгалтын хугацааг уртасгагч бодисууд байдаг. 300 эдтэй болохоор нөгөө үл эсэлдүүлэгч бодисууд, 400 эдтэй болохоор тогтворжуулагч гэх мэтчлэн ингээд нөгөө юугаараа тоогоор өөр гэдэг байхгүй юу? За тэгвэл бидний нэг хамгийн анхаарах ёстой бодисууд нь болохоор нөгөө 100 эдтэй буюу будагч бодисууд байдаг. Яг нөгөө хүнсний бүтээгдэхүүн янз янзын будаг оруулах одоо зорилготой бодисууд байдаг. Жишээлбэл Е 124 102 гэд бодис байгаа. 102 нь болохоор тийм нөгөө хүнсний бүтээгдэхүүнд улаан өнгө үүсгэх шин чанартай тийм бодис байгаа. За тэгээд харшил үүсгдэг. За хүүхдийн нөгөө хит хөдөлгөөнд хам шинжгээ ярьдаг шүү дээ. ADHD. Тийм тэр одоо хам шинжийг үүсгдэг, харшил үүсгдэг. За тэгээд ер нь бол Е100 эдтэй бодисууд ихэвчлэн харшил тэр одоо хүүхдийн хит хөдөлгөөнд хам шинж, анхаарал дутмагшил тэр хэмэд үүсгдэг. Тэгээд астм, бактери хэмэд өвчл үүсгэх гэдэг. Хамгийн анхаарах ёстой нэмэлтүүд бол Е100 эдтэй бодисууд буюу хүнсний будагч бодисууд байдаг. Тэгэхээр хүүхдүүд ингээд хаана юу идэж байгааг нь мэддэхгүй ингээ маш янз олон төрлийн янз янзын иддэг тий. За дээрэс нь ялангуяа нэг янз янзын чихэр, ундаа гэх мэт ингээд янз янзын өнгөтэй бүтээгдэхүүн маш их иддэг тий. Тэгэхээр тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Ямар бүтээгдэхүүн хаанаас юу авч идэж байна вэ гэдэгт дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр Е100 дотроо 100 хэд гэсэн ийм бүтээгдэхүүн байвал болж өгөл хүүхдтэй авч өгөхгүй нах нь шүү. Тийм. Одоо нөгөө аль болох тийм нөгөө нэмэлт будагч бодис орсон янз янзын өнгөтэй тийм хүнсний бүтээгдэхүүнийг аль болох авч өгөхгүй хатлаа анхаарах хэрэгтэй. Тийм байна. Одоо юун дээр бас би түрүү хэлсэн шүү дээ нөгөө хям байна тий. Энд чинь бидний бас л хэрэглэн шүү дээ. Өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнүүдийн тоонд бол ордог шүү дээ. Тэн дээр Е гэдэг маш олон тоонууд орсон байдаг. За Е тэмдэглэгээтэй нөгөө 240 ч юм уу гэсэн тоотой хам бол ер нь нитритүүд байдаг. Жишээлбэл 249-өөс 252 гэсэн тэмдэглэгээтэй бодисууд хам бол хүнсний нитритүүд буюу одоо нөгөө хадгалтын хугацааг уртасгагч бодисууд байгаа байхгүй юу. Тэгэхээр өмнө нь ярьжсэн тий одоо нөгөө нитритийг халаах юм бол нитроз амин гэдэг бодис болж хуураад тэгээд нөгөө хавдар үүсгэх шин чанартай болдгоо гэд. Тэгэхээр яг нэг хям хэрэглэхдээ аль болох халаахгүй, шарахгүй хэрэглэх ёстой гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Түүнээс бас тийм хортойч бас биш идэж болохоор хүний хэмжээнд байж идэг. Яг нөгөө хэмжээнд гол нь тухайн үйлдвэр нь одоо яг нөгөө хэмжээгээрээ стандартаараа хийж гэнэ үгүй юу гэдэг л бас асуудалтай. Хэрвээ ингээд маш их хэмжээгээр хийдэг бол асуудалтай. Дээрээс нь тухайн хүн хэрэглэхдээ өөрөө ингээд халаагаад шараад хэрэглээд тах юм бол тэр дотор нь агуулгаж байгаа нитрит нь өөрөө нитроз амин болж хуурснаар одоо нэг хавдар үүсгэх шин чанартай болдгоо л гэсэн үг. За Е тэмдэглэгээтэй болгон юу хортой биш ээ. Жишээ нь Е хит гисэн байлаа да арда тоо бичээд тэгээд витамин С байж болно. Витамин байж болно шүү. Тийм одоо нөгөө гисэн байсан. Е 330 жишээлбэл одоо юу гэдэг вэ? Нэмбэгний хүчил. Нэмбэгний хүчил аахгүй. Тэгэхээр чи нэмбэгний хүчлийг хортой гэж хэлж болохгүй шүү дээ. Хоргүй шүү дээ, тий. Тэгэхээр тэр чинь одоо ингээ Е тэмдэглэгээтэй бодис болгоныг хортой гэж хэлж болохгүй байхгүй юу? Тийм. Тэгээд зарим нь одоо нөгөө
үл эсэлдүүлэгч гэдэг чинь одоо нөгөө антиоксидант буюу эсэлтийн эсрэг бодис гэж ярьдэн шүү дээ тий. Бид нар ч гэсэн өдөр тутам хоол хүнсээр тэр нөгөө антиоксидант бодисуудыг бас сайн хэрэглэж байгаарэ. С витамин сайн хэрэглээрэй. С витамин агуулсан хүнсээ сайн хэрэглээрэй энэ төр гэл зөвлөж шүү дээ тий. Тэгэхээр Е тэмдэглэгээтэй бодис болгоныг бас хортой гэж ойлгож болохгүй. Хамгийн анхаарах нь одоо би сая хэллээ тий. Е 100 хэдтэй одоо 102, 124, 129 гэдэг ч юм уу тий. Хүнсний будагч бодисууд орсон одоо тийм тэмдэглэгээтэй хүнс юу байх юм бол аль болох битгий хэрэглээрээ хүүхдтэй битгий хэрэглүүлээрээ. За Е249-с 252 буюу тэр нитритүүд. Хэрвээ яг хэрэглэхдээ бага хэмжээгээр одоо халаахгүй хэрэглүүл болно. Гэтэ халаагаад хэрэглээд авах юм бол аюултай. За түрүүн хэлсэнтэй тэр фенил кетонури гэдэг өвчтөн хүмүүст аюултай байдаг. Тэр Е951 гэдэг бодис байна. Гэх мэтчлэн за Е621 гэдэг одоо нөгөө моносодиум глутамат гэдэг бодис байдаг. MSG гэдэг тэмдэглэсэн байдаг. За энэ бол маш олон төрлийн хүнсэнд агуулгаж идэг. Одоо нөгөө бэлэн гомон, чипс, за чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн ч байдаг. Маш олон төрлийн хүнсэнд байдаг. Энийг бас байнга хэрэглэх юм бол бас гиз одоодны өвчлөл үүсэх эрсдэлтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр яг ямар нь сөрөг нөлөөтэй вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. За энэ non dairy creamer гэсэн юм нэршил ороод ирлээ. Энэ шашган дээр яг юу зааж ийн вэ? Одоо ингэ бичсэн байвал юу гэж ойлгох вэ? За non dairy creamer гэхээр ерөөдөө юуны амтны гаралтай бус одоо тийм нэг сүүл гэж ойлгож болно. Сүүлээ? Сүү. Тийм. Одоо нөгөө ургамлын гаралтай сүү гэх юм уу? Зөв. Ургамлын гаралтай сүү. За ер нь бол одоо ихэвчлэн кофений сүү байдлаар хэрэглэгддэг шүү дээ. Тийм. Хуурай сүү шиг. Хуурай сүү байдлаар гэх юм уу? Одоо кофений сүү байдлаар хэрэглэгддэг. Та маань одоо нөгөө янз янзын газар очиход нөгөө кофетэй хамт ингээд тавьсан бидэн шүү дээ. Харж исэн баг. Тэгэхээр за энэ бүтээгдэхүүнийг яг ингээд non dairy creamer буюу ингээд ургамлын гаралтай сүү юм аа. Амтны гаралтай сүү биш юм аа гэд мэдэж хэрэглэдэг хүмүүс байвал бас бол чин тийм ээ. Харин мэдгүйгээр аян чин хуурай сүү одоо үнэний сүүг ингээ хатаагаад гаргаж авсан бүтээгдэхүүн гэд ойлгож тэр бүтээгдэхүүнийг хэрэглэдэг ч юм уу байх юм бол тэр одоо асуудалтай. Яг тэгэхээр энэ бүтээгдэхүүн чинь ямар ч амтны гаралтай үнэний сүү байхгүй, үнэний сүүний найрлага байхгүй. За дээрэс нь энэ бүтээгдэхүүн өөрөө одоо нөгөө юу тосны агуулмж одоо түрүүн ярьсан тийм транс тосны агуулмжтай байдаг. Агуулмжтай байдаг. Дээрэс нь одоо нөгөө хансан тосны ч агуулмжтай байдаг. Тийм болохоор одоо ингээд байнга одоо ингээд кофендээ ч юм уу хэрэгэлдэг байх юм бол альсвал одоо нөгөө хуурай сүү гэж бодож цайгаа сүүлж хэрэгэлдэг байх юм бол энэ одоо таны транс тос болон хансан тосны хэрэглийг нэмэгдүүлснээр эргээд зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлтэй байхгүй юу? Тийм. Тэгэхээр ийм бүтээгдэхүүнийг мэдэх ёстой. Одоо шошгоо бас сайн хараад одоо жишээлбэл яг тэр non dairy creamer гэдэг бүтээгдэхүүн биш байлаа гэхэд одоо кофе авч хэрэглэдэг хүмүүс байгаа. Зөндөө байна шүү дээ. Тийм. Нөгөө нэг удаагийн кофе авч хэрэглэдэг хүмүүс байгаа шүү. Тэр нэг удаагийн кофений найрлагын дээр чинь тэр бүтээгдэхүүнийг бичсэн бичдэг байхгүй юу? Тийм. Тэр яг энэ үг байж идэггүй. Яг энэ үгээрээ ч байгаа айлсгүй одоо нөгөө яг нөгөө ургамлын гаралтай сүүгээд бичсэн байх магадaltaй. Тийм. Яг тэр одоо шошгоо харах нь шүү дээ, тийм ээ. Энэ үгээрээ байж гинөө айлсгүй ургамлын гаралтай. Одоо айлсгүй нөгөө шар буурцгийн сүү мөн энтергээд бичсэн байх магадaltaй шүү дээ. Тэгэхээр тэр одоо юугаа шошгоо сайн хараад сонголтоо хийгээд авах хэрэгтэй. За дээрэс нь ер нь бол мэдгүйгээр бид нар бас маш их хэрэгжилж идэг. Яагаад гэх юм бол одоо хоолны газрууд, цайны газруудад яг нэг сүүтэй цайгээд яг энэ бүтээгдэхүүнийг хийцэн байдаг байхгүй юу? Сүлжчихсэн. Тийм сүлжсэн. Одоо сүү гээд одоо хэрэгэлдэг юм газрууд маш их байдаг. Гэхдээ энийг тодорхой хэмжээгээр зөвхөн бага хэмжээгээр ингээл өдөртөө хэрэглэхэд болохгүй зүйл байхгүй л үү дээ. Яг өдөр тутмын хэрэглээд хам бол одоо таны нөгөө зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байхгүй юу? Зөв. Хаа нэгтэй бол явах болно юм байна тий. Зөв. За эко органик гэдэг шашган дээр байгаа энэ үгнүүдийг тайлбарлаад за яг жинхэнэ эко юу? Жинхэнэ органик байж чадах уу? За эко бүтээгдэхүүн гэдэг маань өөрөө байгаль орчинд сөрөг нөлөө багтай одоо дахин боловсруулах боломжтой ч гэдэм үү те
цахилгаан эрчим хүчийг бага одоо ашигладаг гэдэг юм уу тийм. Ер нь бол байгаль орчинд сөрөг нөлөө багтаа бүтээгдэхүүнийг л эко бүтээгдэхүүн гэж байгаа. За. Тийм. Харин органик бүтээгдэхүүн гэдэг маань одоо нөгөө хими нэмэлт бодис агуулаагүй гэдэг ч юм уу тий. Альсвал пестицид, бордоо ашиглаагүй яг цэвэр байгалаараа ургасан ч гэдэг юм уу. Тийм хүнсийг хэлж байгаа байхгүй юу? Тийм. Жишээ нөгөө органик гэхэр чинь эко гэхэр чинь ерөөсөл яг нэг тийм ногоонороо ургамлууд, хүнсний бүтээгдэхүүнүүд тий. Эсвэл жууснүүд ч юм уу тий. Шууд л тэгжил нүдэнд буугаад идэггүй. Тэгэхээр эко гэдэг чинь ерөөсөө яг биднэрт бол нэг хамаагүй байгаль орчинд ээлтэй гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм үү. Одоо дээрэс нь би ингээд 100% жуус гэсэн байж идэг штэ. Одоо жууснүүд дээр тэгээ бичсэн байдаг штэ. 100% шашхан дээр нь 100% жуус гэсэн. Тэгэнгүүт л толгой руу за ерөөсөө л нөгөө альми чинь цэмбэд л сайхан шахаад 100% шүүс нь л энэ дотор байгаа л гэж ойлгодог. Энэ зөв үү? За яг 100% гэж ойлгоход бас юутай эргэлзээтэй. Тийм. Ер нь бол ихэнх одоо үйлдвэрүүд одоо ундааны үйлдвэрүүд ер нь бол концентрац авч найруулдаг. Тийм. За альсвал одоо экспортоор орж ирж байгаа одоо 100% жуус гэдэг бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Тэд нар ч гэсэн одоо концентрат авч найруулж байгаа магадaltaй. Дээрээс нь одоо хичнээн 100% жуус байсан ч гэсэн тухайн бүтээгдэхүүн доторх одоо нэг фруктозын агуулмж буюу ер нь бол сахарын агуулмж маш ихтэй байдаг. Тэгэхээр нөгөө одоо та шууд одоо шин жимс аваад шахаж уух нэг ширхэг алим ч юм уу нэг ширхэг одоо жүүрж аваад шахаж уух тэр бүтээгдэхүүнийг аваад шахаж уух тэр бүтээгдэхүүнийг аваад уух хоёр илүү их тэр нөгөө 100% жуус гэсэн бүтээгдэхүүн илүү их нөгөө сахарын агуулмжийг бидэнд илүү их аваад байна гэсэн. Тэгээ эргээд нөгөө сахарыг их авах тусам эргээд нөгөө сөрөг нөлөө үүсэх эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр аль болох ер нь бол та шууд 100% жуус уумаар байгаа бол гэртээ найруулж одоо шахаж уuna альсвал жимсээр нийтэх хэрэгтэй. Жимс ч гэсэндээ өөрөө дотроо чихэр агуулдаг шүү. Тийм чихэр бас. Тийм байгалийн одоо чихэр гэх юм уу та юу гэх. Тийм байгалийн чихэр. Ер нь бол яг байгалийн одоо нөгөө жимсэнд агуулж байгаа сахар биш үү тийм ээ. Фруктоз болвол одоо яг нөгөө бидний эрүүл мэндэд ингээд нэг ширхэг алим ч юм уу нэг ширхэг банан идлээ гэхэд бидний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхээргүйгээр одоо хэмжээтэй байхгүй юу. Харин одоо тэр нөгөө 100% жуус гэсэн бүтээгдэхүүнд агуулж байгаа чихэр буюу фруктозын агуулмж нь одоо илүү их хэмжээтэй, маш их хэмжээтэй байждаг. Тэгэхээр эргээд нөгөө сөрөг нөлөө үзүүлэх хэмжээтэй байгаа. За low fat гэд шашхан дээр бичсэн байдаг. Энийг бас тайлбарлаж өгөөч. Энэ одоо юу гэсэн үг вэ? Ямар бүтээгдэхүүн дээр байж идэг юм бол? Яг өөх тосны агуулмж багтай, зориудаар өөх тосыг багассан ч юм уу те байж болно. Гэхдээ яг экспортын бүтээгдэхүүнд бол зориудаар өөх тосыг багассан учраас нөгөө өөх тос чи өөрөө хүнсний бүтээгдэхүүн бас нэг аятайхан тийм амт үүсгэх шин чанартай байдаг байхгүй юу? Аятайхан амт үүсгдэг, бит байдлыг бас одоо сайжруулдаг. За тэгэхээр өөх тосыг багассан учраас амтын сайжруулах гад нэмэлтээр сахар ч юм уу одоо тогтворжуулагч бодис нэмсэн байх магадaltaй байдаг. Тийм. За би нөгөө шошгон дээр байдаг л тэмдэглэгээнүүдэл асууад байгаа шүү дээ тий. За түрүүн хоёлаа бол органик, эко гэж ярьсан natural гэдэг бас үг орж ирж байна. Шошгон дээр байдаг. Энэ нөгөө эко органиктайгаа бас ойролцоо юу? Natural гэхээр ерөнхийдөө нөгөө байгалийн гаралтай л гэсэн утгатай. Тэгэхээр нөгөө органиктайгаа ойролцоо утгатай л гэж ойлгож байгаа. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн байна л гэж ойлгох нь шүү тий. За тэгээ gluten free гэсэн байгаа. За одоо нөгөө сүүлийн үед глютентэй, глютенгүй гэж ярьдаг болсон. Глютен би хэрэглэж болохгүй ч гэдэг юм уу. Энэ gluten free гэдэг үг шошгон дээр байвал бид нэр юу гэж ойлгох вэ? Глютенгүй буюу одоо нөгөө глютен уурга гэж байдаг байхгүй юу? Одоо нөгөө гуриланд агуулж байгаа тийм глютен гэдэг уурга байдаг. За энэ уургийг агуулаагүй буюу ерөөхдөө цавуулаггүй гэсэн утгатай. Ер нь бол яг нөгөө глютенээс харшилдаг хүмүүс бас байгаад байдаг.
Тэгэхээр тэр харшилтай хүмүүст мэдээлэл өгөхийн тулд глютен агуулгаагүй л гэсэн утгатай үг байна. За шашган дээр тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний одоо урт найрлага гэдээ ярьж байна тий хоёлаа. Хадгалах заавар байдаг. Эндээс бас асуух зүйл гараад байна шашган дээр байгаа. За тэрэн дээр он сар хамгийн ихэнд. За зарим бүтээгдэхүүн дээр 2 он сар байгаад байдаг. Хизээ дуусах уу бас эхэлсэн бэ? Үйлдвэрлэсэн тэгээд дуусах хугацаач гэдэг юм уу? А зарим дээр нэг л он сар байдаг. Тэр нь одоо дуусна гэдэг байгаа юм уу? Эсвэл үйлдвэрлэсэн он гэдэг байгаа юм уу? Ойлгомжгүй байдаг. Энэ талаар бас тайлбарлаж өгч. За ихэвчлэн нөгөө гурилан бүтээгдэхүүн дээр бол яг үйлдвэрлэсэн он сар өдөр нь байгаа. За тэрнээс хойш одоо нөгөө 3 хоног ч юм уу хэрэглэх одоо боломжтой. За харин одоо нөгөө удаан хугацаар хэрэглэх хадгалах боломжтой одоо жишээ нь лазалсан бүтээгдэхүүнд бол юу вэ? Үйлдвэрлэсэн он сарын биччээ дээрээс нь хэдэн сар хадгална гэд бичсэн байж байгаа. За тийм одоо 24 сар ч гэдэм үү те 12 сар гэх мэтчлэн. За тэгээ 2 он сар бичсэн байх юм бол яг тэр нөгөө дуусах хугацааг нь бичсэн байгаа. Дуусах хугацааг нь. Тэгэхээр тэр дуусах хугацаанаас өмнө л хэрэглэж одоо дуусгах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бас нэг асуух юм байгаад байгаа. Экспортын бүтээгдэхүүнүүд ихэвчлэн бас тийм англи үгнүүдтэй байгаад байдаг шүү дээ. Жишээ нь best before гэж бичсэн. Used by гэж бичсэн. Эднэр юугаараа ялгаатай юм? Хизээ дуусна, хизээ эхэлнэ гэдэг байгаа юм. Тий. За best before гэхээр одоо нэг хугацаа бичсэн байгаа шүү дээ тий. Тэр хугацааны дотор хэрэглэх юм бол тэр бүтээгдэхүүний шин чанар маш сайн хадгалагдана. Шин чанар болон тэжээлэг чанар одоо сайн байх боломжтой тэр хугацаанд хэрэглэх юм бол харин тэр хугацаа дуусах юм бол яг нь шин чанар нь муудаж болно. Тэгээ тэжээлэг чанар нь алдагдаж болно. Харин одоо нөгөө бүр ингээд амар муудаад тий бүр хэрэглэж болохооргүй ингээд хөгцрөөд ч гэдэм үү те тэгж муудахгүй ч гэсэн одоо нөгөө ер нь бол шин чанар нь алдагднаа л гэсэн утгатай. За use by гэхээр яг тухайн хугацаанд л хэрэглэх ёстой. Тэр хугацаанд хэрэглэж дуусгах ёстой. Жишээлбэл одоо нөгөө сүүн бүтээгдэхүүн ч гэдэм үү те сүүн бүтээгдэхүүн жимс ногоо гэх мэт одоо яг нөгөө төрөн гэмт хүнсний бүтээгдэхүүн дээр use by гэсэн тэмдэглэг байгаа. Яг тухайн хугацаанд л дуусгах хэрэгтэй. Тэрнээс хойш бол хэрэглэж болохгүй. Зөв хэрэглэж болохгүй. Харин best before-ыг бол дуусчаад байна. Тэгтээ яг хэрэглэж болно. Гэхдээ ач холбогдол нь багассан, буурсан байна. Тийм. Зөв тэгэж ойлгох нь шүү. Ер нь энэ экспортын бүтээгдэхүүний шашганы талаар бас хоёлаа ярилцъя л да. Сая бол хоёлаа хадгалах хугацаануудаа ярьсан болоод тэр шашган дээр дахиад нэмээд шашга наацсан байгаад байдаг шүү. Би бүр маш олон бүтээгдэхүүн тэгж худалдаж авчихсан дандаа хүнсний бүтээгдэхүүн л дээ. Тэгээд яг англи шашган дээр нь Монголыг ингээд наацсан. Энэний учрыг хэлж өгөөч. Ямар нэгэн шашгыг нуугаад наагаад байна уу? Эсвэл орчуулад наагаад байна уу? За ер нь бол шашгын стандарт байдаг гэсэн тийм ээ. Тэр шашгын стандарт дээр экспортын бүтээгдэхүүнийг за англи, монгол, орос гэсэн 3 хэл дээр яг ингээд хэрэглэгчдэд ингээд яаж болно, зарж хурдталтан борлуулж болно. Хэрвээ энэ 3 хэлээс өөр хэл дээр байгаа бол заавал монгол шашга нэмэлтээр яах хэвээр одоо тавих хэвээр гэсэн тийм заавар идчихдэг. Тэгэхээр хэрвээ ингээд энэ 3 хэлээс өөр хэл дээр байгаа бол одоо ингээд нэмэлтээр шашга наацсан байгаа. Гэтэ яг тухайн бүтээгдэхүүнийг илүү их хүмүүст хүргэхийн тулд одоо англи, орос хэл дээр байсан ч гэсэн нэмэлтээр ингээд шашгаа бэлдээд нааж байгаа газар ч гэсэн зөндөө байгаа. Тийм тэгэхээр ингээд нэмэлтээр шашга наацсан байвал санаа зовлтгүй гол нь тухайн бүтээгдэхүүний он сар хадгалах хугацааг л одоо ингээд дарцсан ч гэдэм үү тийм байна уугүй юу одоо ингээд шинээр өөр ингээд хугацаа нэмээд наацсан байна уугүй юу гэдгийг л анхаарах хэрэгтэй. Харин хэрэглэх заавар доторх шимт бодисын агуулмжуудыг ингээд монголоор нэмэлт шашга наагаад тавьсан байвал тэрэн дээр бол асуудалгүй. За, ерөнхийд нь би бол шашган дээр байгаа за бас нэг эргэлзээ төрүүлээд байдаг ч гэдэг юм уу тийм асуултуудаа бол асуулаа. Өөр танд бас нэмэлтээр шашган дээр хүмүүстэй мэдээлэл өгөх юмсан гэд бодож ирсэн зүйл байвал яриад тэгээ хоёлоо яриагаа өндөрлөе тий. За
сая яригдаагүй нэг юм өнгөрсөн одоо нөгөө далд сахарын тэмдэглэгээтэй хүнсний бүтээгдэхүүн бас их байдаг. За жишээлбэл хамгийн анхаарал татах одоо тэмдэглэгээ нь одоо бодис нь болохоор high fructose corn syrup буюу одоо фруктозын өндөр агуулмжтай тийм одоо эрдэнэ шишийн сироп гэсэн утгатай тийм үг байдаг л та. За энэ бүтээгдэхүүн ерөөхдөө нөгөө янз янзын олон төрлийн хүнсэнд маш их байдаг. За жишээлбэл чихэрлэг ундаа, хижүүлсэн ундаа, за амтдлаг хүнсний бүтээгдэхүүн, за тэгээд соус, хоол амтлагч гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнд энэ одоо бодисыг хийсэн бичдэг. За тэгээд энгийн 9 чихрээс 5-аас 6 дахин чихэрлэг амттай. За тэгэхээр нөгөө нэг ер нь хүнсний үйлдвэрүүд маш их хэрэгэлдэг. За тэгэхээр нөгөө 9 чихрээс бага ашигладаг байна шүү дээ, тийм ээ. 9 чихрээс бага хэрэглэгдэнэ. За тэгээ ер нь бол энэ бүтээгдэхүүн олсон хүнсний бүтээгдэхүүнийг ингээ байнга тогтмол хэрэглэдэг байх юм бол ерөнхийдөө элэг өглөх эрсдэлтэй байдаг. Яагаад тэгэхээр одоо нөгөө ер нь 9 чихэр болон энэ high fructose corn syrup гэд бодсон одоо нөгөө яг хүний биед орохороо глюкоз, фруктоз гэд задардаг. За фруктоз нь өөрөө глюкоз бол шууд ингээд цуснд ороод шимэгдээд ингээд одоо цаашдын боловсролтод ороод явдаг болвол харин фруктоз бол заавал илгэнд очиж боловсрч шимэгддэг байхгүй. Заавал илгэнд очдог. Тэгэхээр нөгөө илгэний үйл ажиллагааг жоохон ингээд яагаад шүү дээ ачаалаад шүү дээ тий. За тэгээ илгэнд ачаал нэмэгдээд за илэг ингээд боловсруулахыгаа боловсруулаад цаашаа явуулчлаа. Харин илүүдлэр нэмэлтээр аваад лах юм бол тэр нь илгэнд хоримтлагдаад илэг өөхлөх эрсдэл үүсдэг байхгүй юу. Тэгэхээр ингээд ер нь 9 чихэрч бай, энэ high fructose corn syrup бай ингээд байнга ингээд тогтмол хэрэглээд тах юм бол илэг өөхлөх эрсдэл өндөртэй болно. За дээрээс нь чихрийн шижин, зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэл ихсдэг байна. Тэгэхээр бас шошгын мэдээлэлээс high fructose corn syrup гэд за альсвал HF CS гэж тэмдэглэсэн байдаг. Ийм тэмдэглэгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг бас одоо хэрэглээг багасгах, татгалзах хэрэгтэй байдаг. За ингээд хоёлаа яриагааны төрөйд өндөрлөө та тий. Өнөөдөр шашхны талаар бид нэр ярилцлаа. За тэгээд танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа тань ч гэсэн. Баярлалаа. Өнөөдрийн зочноор шинжлэх ухааны технологийн их сургуулийн дэргэдэх шимт хижээл судлалын төвийн захирал Туул оролцлоо. Бид нар өнөөдөр шашхны талаар ярилцлаа. Хамтдаа байсан үзэгч сонсогчдод баярлалаа. Дараагийн дугаараар иргэд уулзъя. Түр баяртай.